1996 онд академик Мстислав Келдиш хэмээх судалгааны хөлөг онгоцны давтсан дээр Эрдэнсийн хайгуулчин Treasure Hunter Brock Lovett хэмээх хүн болон түүний багийнхан Титаник хөлөг онгоцны сүрлийн үлдэгдлийг explore хийж байлаа. Тэр дотроос ямарваа нэг зүйлийг хайж байлаа тийм ээ. Тэд нар юу хийж байсан бэ гэвэл Diamond Necklace буюу алмазын хүзүүний зүйлтийг бол хайж байсан. Энэхүү хүзүүний зүйлтийг Heart of the Ocean буюу далайн зүрх хэмээн нэрлэдэг байжээ. Энэхүү Эрдэнсийн оронд тэд нар нэгэн сейфийг гаргаж авч чадах бөгөөд энэ сейфийн дотор нь нэгэн зураг байсан. Charcoal drawing буюу модны нүүрсэн харандаа юм уу да тийм ээ, тиймэрхүү зураг байсан. Нүүрсэн харандаагаар зурсан зураг байсан. Энэ зураг нь бол залуу эмэгтэйн зураг байсан бөгөөд энэхүү залуу эмэгтэй маань тэр хүзүүний зүйлтийг зүүссэн байсан. Ингээд энэхүү зураг нь бол 1912 оны 4 сарын 14 хэмээн он сар нь тавигдсан байсан бөгөөд энэ өдөр нь ямар өдөр вэ гэвэл Титаник хөлөг онгоц нь мөсөн уулыг мөргөж живсэн тэр өдөр юм аа. Тэгээд үүнээс энэхүү живэлтээс улбаалan маш олон хүний ойролцоогоор 1500 хүний нас баралтанд хүргэсэн. Энэхүү зургийг олсон тэр Discovery буюу нээлтийн тухай телевизийн репортыг үзсний дараагаар 100 настай хүн болох Centenarian Rose Dawson Calvert гэмэх энэхүү хүн маань багийн ахлагч хайгуулчин Lovettтэй холбогддог. Тэгээд тэрээр би бол энэхүү зурган дотор байгаа тэр эмэгтэй чинь би байна гэж хэлдэг тийм ээ, reveal хийдэг. Тэгэхээр энэхүү эмэгтэй маань тэр зүйлтний байрлалыг олж өгч чадхад туслана гэж итгэснээр Lovett хэмээх хүн маань бол Rose-ийг авчирнаа. Bring хийнэ. Тэгээд granddaughter буюу түүний бас ач охиныг бол хөлгийн давтсан дээр авчирнаа. Энд чи Rose маань болохоор өөрийнхөө experience буюу амьдралын тэр түүх туршлагыг бол иргэн санагалзнаа. Эхнээс нь дурснаа гэсэн үг байна тийм ээ. In 1996, aboard the research vessel academic Mstislav Keldysh, treasure hunter Brock Lovett and his team explored the wreck of the RMS Titanic in search of a diamond necklace known as the Heart of the Ocean. Instead of the jewel, they recover a safe containing a charcoal drawing of a young woman wearing the necklace. The sketch is dated April 14th, 1912, the day the Titanic struck on an iceberg and sank, leading to the deaths of approximately 1,500 people. After seeing a television report about the discovery, Centenarian Rose Dawson Calvert contacts Lovett, revealing that she is the woman in the drawing. Hoping she can help locate the necklace, Lovett brings Rose and her granddaughter aboard the Keldysh, where Rose recounts her experiences.